За Японд ер нь ирж амьдарч байгаа тэгээд хэлний сургалт сурталцж байгаа залуучуудын ихэнх нь ер нь комбини буюу 24 цагийн дэлгүүрт ямар нэгэн байдлаар ажиллаж үзсэн байдаг бах бас ажиллах байх. Энэ бол одоо 24 цагийн дэлгүүр буюу Монголд байдаг Circle K, GS25 билүү те. Тэрэн шиг Японд бол 7-Eleven, Lawson, Family Mart, Mini Stop гэх мэт ийм 24 цагийн дэлгүүрүүд маш их байдаг. Тэгэд энэ газарт ажиллаж оюутнуудад өөрсдийнхөө хэлний түвшингөө сайжруулах буюу хичээл дээр сурсан юмаа комбинид хурж ирж дасгал хийх маягаар хэлээ сайжруулах бас нэг боломж гэж харж болдог. Би ч гэсэндээ комбинид мөн ажиллаж үзсэн. Тэгэд ажиллаж үзэхийнхаа өмнө комбинид ер нь яг юу хийдэм бэ? Ямар ажил хийдэм? Ямар харилцан яриа тийм болдог юм бэ гэдгийг нь монгол хэл дээр хайсан боловч харамсалтай нь олдоогүй. Тэгээ тэрийг нь англи хэл дээр олж үзэж өөрийгөө бэлдэж очиж ярилцлаганд нь орж исэн. Тийм болохоор энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ комбинид ер нь ямар ажил хийдэм бэ? Ямар харилцан яриаг сурсан байх шаардлагатай байдин гэдэг талаар богинохон бичлэг бэлтгэхээр шийдлээ. Комбинигийн үндсэн ажил бол мэдээж кассан дээр зогсоод үйлчлүүлэгчтэй харилцана. Одоо үйлчлүүлэгчийн авчирсан барааны баркодыг нь уншуулад тэгээ мөнгийг нь аваад мөнгийг нь хариулж өгнө те. Тэгэхдээ яг энэ яриа заавал өрнөдөг. Эдгээр асуултуудыг асууж дууссныхаа дараа мөнгөн дүнг одоо үйлчлүүлэгчид заавал хэлж өгнө. Хэдийгээр одоо дэлгэцэн дээр гарч байгаа ч гэсэндээ заавал хэлж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд дараа нь одоо хэдэн төгрөг үйлчлүүлэгч өгж байна вэ гэдгийг нь бас чангаар хэлээд дараа нь хариултыг нь бас ахаад хэлдэг. Тэгэхээр энэ дээр бол бид нэр тоо хэлж сурах дадлага маш сайн хийдэг гэсэн. Тэгээд тоон дээр бол бүр нэлээд алдаж хэлдэг. Тоон дээр эхлээд би бол тоон дээр нэлээд алдаж хэлсэн. Одоо жишээ нь хариулт нь 600 yen ах чинь үйлчлүүлэгчид одоо нөгөө тоогоо сайн хэлж сураагүй учраас 600 yen-ийн хариулт байна гэснээр 500 yen гар дээр нь тавингат бүр над руу бүр ингэж гайхаж харснаа. Миний нэрлээ хараа гадаа түн байнгот нь тэрэн шиг нэлээд хид хідэн удаа том одоо алдаанууд гаргана. Тэгтээ яг ихний ээлжинд бол гадаад хүн гэдэг утгаараа одоо өршөөл үзүүлэх ч гэсэндээ байнга тэр алдааг давтаад ажиллахгүй учраас гэртээ байх хугацаанд ер нь хяку, нихяку, самбяку гэдэг ингээд амныхаа хайрс гэж гэсэндээ сайн бэлтэж явах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд дээрэс нь эдгээр асуултуудыг одоо point card хэрэглэх үү, гялгуурууд авах уу гэх мэт асуултуудыг заавал эхлээд асууж ээж дараа нь мөнгөн дүнгээ хэлнэ. Тэгэхгүй бол point card хэрэглээд point card-наасаа point-а ашиглах эсвэл гялгуурууд чинь 3-5 yen үнэтэй байдаг учраас эдгээр одоо юмнуудаа хэлж дуусаагүй байж хэрвээ мөнгөн дүнгээ хэлчих юм бол тэр чинь бас алдаа болчих واخхой юу. Тийм учраас заавал эхлээд эдгээр асуултуудаа асууж ээж хамгийн сүүлд нь мөнгөн дүнгээ хэлэх хэрэгтэй юм билээ. Хоёрдугаарт нь кассан дээр ажиллана гэдэг бол ерөнхийдөө өнгөлн далдлалт маягийн тэрний хойно бид нэр бас хоол хийдэг. За хийх гэхээсээ илүүтэйгээр тухайн комбинигийн нэрийн бүтээгдэхүүн болсон дахиач юм уу эсвэл одоо ямар нэгэн бентог бид нэр арын галтгоонд нь бэлддэг. За дахианууд бол ерөнхийдөө хөлдөө ирсэн байдаг учраас тэр дахиануудыг шарах, савлах, үнийг нь бичих, савлахтаа дээр нь одоо стикер байна уу эсвэл үнийн цаас байна уу тэднүүсийг нь нааж бэлддэг. Тэгээд бараг 10-20 төрлийн өөр амттай дахиа хоолнууд байдаг. Тэр бүх хоолнуудын нэрийг нь цээжлэх, одоо гадуурх савлгааг нь цээжлэх. Тэгээд тэр бүх одоо хоолнуудаа хэрвээ тэр нь ардаа баркодгүй бол мөнгөн дүнгээ бичиж оруулдаг дэлгэц байгаа те. Тэр дэлгэцэн дээрээ одоо сонгож оруулах гэх мэт ажлуудыг хийдэм байлээ. Энэ бол миний төсөөлж байгаагүй ажил байсан. Гэхдээ давуу тал нь болохоор хоолны нэр төрлийг маш сайн мэдэж авдаг. Тэгээ хоолны амталгааг бас маш сайн ойлгож авдаг. Тийм учраас энэ бас л бидний хэлэнд одоо хэлээ сайжруулах бас нэг боломж гэж бодоод хичээх хэрэгтэй юм шиг санагдсан. Гуравдугаарт нь хэрвээ танаа дэлгүүр чинь Uber болон Demai гэд хоол хүргэлтийн үйлчилгээний газруудтай хамтардаг бол ирсэн захиалгыг сагсаа барьж яваад дэлгүүр дотроос хайж одоо бэлдэж тавих хэрэгтэй. Манай дэлгүүр дотор жишээ нь баг 1000, 2000, 3000 нэр төрлийн бараа байдаг. Тэгээд тэрэн дундаас нь ирсэн 3-4 төрлийн барааг хайж болно. Тэрэн дотор нь одоо юу вэ? Нэг ууцтай жижиг 8 айлж байж болж гин, эсвэл чипс байж болж гин, эсвэл зүгээр нэг чихэр байж болж гин. Эсвэл нэг төрлийн цай байж болж гин. Тэгэхээр тэр дэлгүүр дотор байгаа тэр олон нэр төрлийн бараануудыг ерөнхийд нь бас мэдчих шаардлагатай болдог. Бас л цээжлэх ажил.
Тэгэд энэ дээр яг өөрийгөө бэлдэж болох нэг арга нь гэх юм бол өөрийнхөө дэлгүүрийн аппликейшнийг татаж аваад дотор нь байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн нэрийг ерөнхийд нь хараад нэг баг зэрэг нүдэлчихэд гэмгүй юм шиг санагдсан. Тэгээ ихэнх бүтээгдэхүүнүүд ч юм угаасаа Япон хэл дээр одоо нэр нь бичээстэй байдаг учраас ханзнуудыг энэ ч гэсэндээ ерөнхий утгаар нь ерөнхий дүр зургаар нь хараад яваад ах юм бол бас их дэмтэй юм байлээ. Дөрөвдүгээрт нь бас нэг санаанд ороогүй байсан зүйл нь маш их бичиг цаасны ажилтаа одоо бүглөх, чеклэх, листийг шалгах тийм ажлууд ихтэй. Би одоо жишээ нь өглөө 9 цагаас ажилдаг байлахад өглөө 9 цагт очингуудаа дэлгүүрийн бүх хөргөгч болон халаагчнуудын температурыг шалгаад одоо таблет дээр тэмдэглэнэ. Дээрээс нь дахиад шарж байгаа тосныхоо чанарыг шалгаад бас одоо чеклист бүглэнэ. Дээрээс нь хийсэн хоол болгоныгаа одоо 2 шиг дахиад шарсан ч гэсэн ийм төрлийн дахианаас 2-ыг шарлаа гэд бас таблетэн дээр оруулна. Энэ маягаар өдөржингөө хийсэн ажлуудаа ямар нэгэн байдлаар таблет дээр ч юм уу эсвэл чеклистний ажил одоо чеклистэн дээр тэмдэглэж өгдөг каснаас бусдын. Тэр таблетэн дээр ерөөсөө тэр дэлгүүрийн бүх нууц нь байгаа. Одоо өглөөнөөс ахуулаад орой алтал хэр их орлого олсон, юу илүү их зарагдсан, юу одоо энэ өнөөдөр илүү их бэлтгэгдсэн байна, юу хийсэн, юуны цэвэрлэгээ хийсэн гэх мэт бүх юмнууд тэгээд оройн нь одоо нэгдсэн дүнгээр гарч ирж идэг. Тэгээд тэднүүсийгээ одоо тухайн дэлгүүрийнхаа ажилчид байдаг групп рүү байнга зургийг нь авч баримтжуулж явуулдаг. Дээрээс нь дэлгүүрийн дотоод орчин одоо цэвэр байдал одоо өрөлт ямар байгааг мөн 2-3 цаг тутамд тэрийг шалгаж цэгцлээ зургийг аваад мөн групп руу явуулж баримтжуулдаг. 5-дугаарт нь Японы point картуудтай маш сайн танилцдаг. Point карт болон урамшууллын системүүдтэй. Яг гэх юм бол өдөр болгон point карт, янз бүрийн point карт барьсан хүмүүс орж ирээд маш их урамшуулал ашигладаг. Угаасаа энэ 24 цагийн дэлгүүрүүдэд жишээлх юм бол өдөр болгон ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дээр урамшуулал тавьдаг. Тэгээд тэр бараа бүтээгдэхүүний тухайн өдрийн одоо борлуулалт маш өндөр гардаг. Ягаад гэх юм бол хүмүүс одоо 20-30% хөнгөлөлттэй байгаа учраас одоо баркод авч хурж ирээд тэр бүтээгдэхүүнийг аваад 20-30-40-50 заримдаа бүр үнэгүүдээ аваад гарах тохиолдлууд маш их байдаг. Ялангуяа одоо залуучууд бол тэрийг маш их ашигладаг. Эмээ өвөнөр заримдаа бас тэрийг ашиглаж сурах чин хүсэлтэйгээр орж ирээд 2-3 бүтээгдэхүүн бүр үнэгөө аваад гарч чаддаг. За 6-аад нь жижиг сажиг ажлууд бас ихтэй. Жижиг сажиг ажлууд дотор нь за Японы байрны төлбөр, газ, усны мөнгө гэх зэргийг одоо данснаас татаж авдаг ч гэсэндээ хэрвээ одоо тухайн өдөр нь дансанд нь байхгүй бол гэрийн хаягаар нь төлбөрийн баримт ирдэг те. Тэр төлбөрийн баримтуудыг 24 цагийн дэлгүүрүүдэд очиж төлөөд тэгээд хамаг даруулж авдаг. Тэр ажлыг мөн хийдэг. Тэр бол ерөнхийдөө гайгүй амархан. Тэрнээс гадна тухайн дэлгүүр болгоноос шалтгаалаад бас 60 хүртэлх сантиметрийн хэмжээтэй шуудан хүлээж авдаг. Ачаа гэсэн үг тийм ачаа хүлээж аваад одоо хаягийн дэлгэцэн дээрээ оруулаад тэгээд дэлгэцэн дээрээ оруулаад маргааш өглөөн нь шуудангийн газрын хүн хурж ирж авахд одоо хүлээлгэж өгдөг. Энэ жоох хэцүү. Би энийг одоохон ер нь сайн сураагүй. За тэгээд мэдээж 24 цагийн дэлгүүрийн нэг алдартай бүтээгдэхүүн бол хямдхан мөртлөө шинэхэн кофе те. Энэ кофег нь одоо кофеныхаа машины одоо цэвэр байдал, сүүн дуусч гэнэ, кофеин дуусч гэнэ гэдгийг байнга шалгах, хүмүүстэй кофеных нь мэс болон аягыг нь бэлдэж өгөхөөс ахуулаад тэгээд маш олон төрлийн кофе зардаг бол мэдээж тэр олон төрлийн кофенуудынхаа нэр төрлийг нь өөрөө маш сайн мэдж явах шаардлагатай хийгээ сурцсан байх хэрэгтэй болдог. Дээр нь хүн багтаа үедээ дэлгүүрийн бараануудыг байнга цэгцэлнэ. Одоо хойшоогоо олцсон байх юм бол үржлүүлэгч авахт нь илүү хялбар болгоод урагшаага татаж өгдөг гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ ингээд байхаар сүултээ гадуур өөрөө зүгээр гэрийнхаа хүнсийг ч юм уу цуглуулаад явж хахаар дэлгүүрүүдийн барааг бүр татчих гад тийм хэмжээнд толтол ингээ байнгын бараануудыг нь цэгцэлж явах шаардлагатай болдог. За тэгээ бороо орж их юм бол гадаа шүхрийн сав гаргаж тавина. За хэрвээ гадаана тамхины цэгтэй байх юм бол тамхины цэгний хэсгийг хянана. Дорж ирсэн үйлчлүүлэгчид боломжоор одоо ойлгож байгаагаараа туслана. Ойлгохгүй бол ойлгохгүй байгаа, мэдгүй бол мэдгүй байгаагаа хэлхээс ахуулаад өдөр болгоны тогтсон цагт шинэ бараанууд ирэхэд шинэ бараануудаа хаана байх ёстой газрууд нь байршуулна, цэвэрлэгээ хийн гэх мэт ажлууд бол дуусахгүй. За тэгээд энэ бүх ажлуудыг оронгуудаа нэг дор сурж авахын тулд одоо маш их мэдээлэл гинт хурж ирээд тэгээд цээжилж чадахгүй жоохон асуудал үүсэх
уюуд их байдаг. Надад бас тулгарч исэн. Тэгээ аль болох тэмдэглэлийн жижигхэн дэвтэртэй яваад боломжийнхаа яраар хурдан тэмдэглэлүүд өөртөө ойлгогдохоор аваад тэмдэглээд явахгүй бол хэцүү. Дараа нь мартчихдаг. Яагаад гэх юм бол за энийг одоо ингээд санаад авчлаа гэж байгаа ч гэсэндээ үргэлжлүүлээд дараагийн шин чийжлэх систем гараад ирдэг учраас өмнөхийг нь хүссэн үсээгүй ингээд мартчихад байдаг байхгүй. Тийм учраас заавал хурдан тэмдэглэл хийж авах хэрэгтэй. Заримдаа яг хуу тэмдэглэл хийж аваагүй байхад дараагийн ажил гараад ирдэг учраас мартчихдаг. За ийм үеүүдэд тулгардаг хэцүү бэрхшээлүүд бас байна. Энэ нь нэгдүгээрт нь хамт ажиллаж байгаа хүмүүсийн харилцаа хандлагаас бас маш их шалтгаалдаг. Жишээлх юм бол саяных шиг ингээд нэг хэлүүлсэн юмаа мартчихад дараачийн удаа ахаад асуухад сая би дөнгөж сайн хэлээд өгсөн биздээ ч юм уу юм асуунгот гэдэг ч юм уу нэг иймэрхүү хандлага гаргадаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энэ харилцаа хандлагаас нь шалтгаалаад бас ажилмааргүй юм шиг эргэлзэх үеуд байдаг ч гэсэндээ угаасаа буруу нь бол бидний буруу. Гэхдээ мэдээж шинэ хүн, гадаад хүн гэдэг утгаар нь баг зэрэг харж үзээд сайхнаар тайлбарлаад өгдөг хүмүүс ч гэсэндээ бас байгаа. Тийм учраас ер нь тиймэрхүү хандлагуудыг хэтэрхий өөр дээрээ шууд тусгаж хүлээж авахгүйгээр за одоо хийгээ сурчих юм бол нэг хийгээд гарт орчих юм бол амархан гэдгийг одоо дандаа дотроо бодож өөрийгөө жоохон тайвшруулж явах хэрэгтэй юм шиг санагдсан. Хоёрдугаарт нь өмнө хэлсэнчлэн маш их юмнуудыг нэг дор цээжлэн хүмүүстэй маш их ярьдаг учраас хэл ус сайжрах нь мэдээж тодорхой. Эхний 1 жил орчимд бол хэл ус нэлээд сайжраад тэрнээс хойшоогоо жоохон зогсож ирдэг гэж сонсч байсан. Тийм учраас эхний 1 жилдээ бол илүү сайн хичээгээд өөрийгөө дайчлаад үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. 3 дугаарт нь хамтарч ажиллаж байгаа хүмүүсээс гадна үйлчлүүлэгчдийн зан харилцаа бас байдаг. Тэгээ гадаад хүн одоо төгдрээд ярьж ядчихад зарим хүмүүс нь бол бүр илүү ойлгоод амжилт төсөй ингэх гэжсэн үү гэд өмнөөс бараг ярьж өгдөг хүмүүс байдаг бол эргүүлээд уурлаад одоо мөнгө шидээд дургуун нүрээ гараа явдаг хүмүүс бас байгаа. Тэгээ ер нь бол ихэвчлэн хамгийн ааштай хүмүүс бол Японы өвөөнөр байдаг. Мөнгө төгрөгөө жоохон шидэж өгөх. Тэгээд нэг одоо яриан тийм ямар ч хүндэтгэлийн хэлбэр байхгүй учраас зарим нь ойлгогдохгүй. Тэгээд цаана хэлнэ. Тийм болохоор ер нь жоохон өвөөнөртэй харилцахдаа сандарч магадгүй. Гэхдээ ер нь бол харилцаа бол хоёр хүний хоёр талаас гаргаж байгаа зан харилцаа үгэн дээр одоо түшгэлж явдаг учраас та одоо хичээж байгаа ч гэсэн нөгөө хүн чинь хэрвээ хичээхгүй байх юм бол хичээхгүй байснаас үүдээд тэр харилцаа жоохон бүтлгүй болох юм бол өөрийгөө буруутгах шаардлагагүй. Бас ааш муутай эмээнэр байдаг ч гэсэндээ гэхдээ эмээнэр бол их хвчлэн хөөрхөн байдаг. Өглөө орж ирэнгүүтээ зөндөө их юм ярьдаг. Өнөөдөр тэгсэн ингэсэн. Энэ ингэсэн байж таа. Энэ нэрээ ийм юмаа гэдэг ч юм барааны тухай нэлээд юм ярих гэж ингэ хичээдэг. Тэрний ер нь нэг 70-80 орчим хувийн ойлгох, үлдсэнийг нь ойлгохгүй. Тэгээд би бүр анх ороод нэг эмээгийн яриад байгааг ерөөсөө ойлгохгүй болохоор хойтлороноос нөгөө үнцэн ажилтныг дуудаад эмээтэй юм яриулсан чи эмээ ер нь нэг хэрэгтэй юм яриаггүй. Тэгээ ер нь жоохон ганцаарцсан эмээ өвөөнөр их байдаг учраас орж ирж дэлгүүрийн хүмүүстэй ойр зүрийн яриад илэх гэдэг талтай. Тэгээ тийм тохиолдолд тэгээ юу? Тэгээ юу? Хөөх тийм үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү хариулт хэлээл ингээ өнгөрөхөд болно гэж манай дэлгүүрийн хүн надад зөвлөгөө өгсөн. Тэгээ дэрнээс хойшоо би эмээ нартай. Нэг хөөрхөн тохиолдол нь болохоор хамгийн анхны гарч исэн өдөр би нөгөө олон асуултуудаа бэлдэж очингуудаа нөгөөдүүлээ бүгднгийн мартцсан сандрангуудаа тэгсэн чинь нэг ах орж ирчээд тор авахгүй халаахгүй савх эндээс авчи гэгээд миний өмнөөс асуугаад өөрөө хариулаа явц тэр өстө хөөрхөн байсан. За тэгээ хамгийн сүүлд миний зүгээс комбинед ажиллахад анхаарах шаардлагатай юм шиг санагдсан нэг зүйл бол сэтгэл. Ер нь бол одоо үгээ мэдгүй ч юм уу үгээ мартсан, сандарсан, мөнгөн дүнгээ буруу хэлсэн ч гэсэндээ нэгэнт дэлгэцэн дээр ингээ ил тод харагдаж байгаа учраас тэгээ дээрэс нь таны одоо ингэр дээр энэ гадаад хүн гэдгийг суралцах гэж хичээж байгаа гэдгийг нь харуулсан одоо нэр чинь катагана дээр бичигдсэн байгаа учраас та одоо үйлчлүүлэгч ирэнгүүт гоё инээгээд аль болох сэтгэлээсээ харилцах юм бол таны гаргасан алдаануудыг уучлахад бэлэн хүмүүс байдаг шүү. Япон хүмүүс. Тэгээ хичнээн муухай ааштай хүмүүс байдаг ч гэсэндээ анханасаа сайхан харилцаад явчих юм бол хичнээн муухай ааштай байгаад таны өмнөөс ууралж чадахгүй байхгүй юу? Ерөн сэтгэлээ гаргаад, бүх сэтгэлээ гаргаад ажиллах юм бол та тэр ажлын одоо туршилтын хугацаанд тэнцсэн байсан ч, тэнцээгүй байсан ч өөртөө эргээд ч гэсэн харамсахгүй. Тэгээ үйлчлүүлэгчтэй ч гэсэндээ тэр хөрхийн эмээ өвөөнөрт одоо ажиллаа хийж байгаа залуучууд
Тэ хүүхдээ түрээд ороод ирж байгаа хүмүүст дандаа гоё эерэг сайхан сэтгэл төрүүлэх юм бол хин хиндэ хоёр талаасаа стрессгүй эрүүл харилцаа үүснэ. Ажиллаад болж бүтэхгүй байсан ч гэсэндээ одоо өөр дээр хитрхи их хүлээж авахгүйгээр дараагийн ажилдаа өөрийгөө ахиад сайн бэлдээд хичээгээд үзээрэй. За өнөөдөр мэдлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Дараагийн мэдлэгээрээ иргэн уулзлаа. Түр баяртай.